Дэлхий хотын иргэн. Нүүдэлч уламжлалтай монголчуудын хувьд хүний олонлог, хөршийн харилцаа гэдэг шинэ үзэгдэл байсан цаг саяхан. Харин одоо энэ бол улсын маань нийслэл Улаанбаатар. Нэг иргэний эрх нөгөө иргэний эрхээр хязгаарлагдах хариуцлага бол хотын дүрм. Зөв бодлого, хариуцлагатай иргэн энэ бол хотын хөгжил. Улаанбаатар хотын нийт иргэдийн 50 орчим хувь нь 35 нас хүртэлх залуучууд байдаг гэсэн статистик байдаг. Хотын ирээдүй залуучуудын хандлага, боловсрол, соёлоос шууд хамаардаг. Тийм ч учраас дэлхийн нийтээрээ залуучуудын хөгжих боловсрох орчин нөхцөл тэднэр рүү чиглэсэн бодлогын дэмжлэгийг хийж эргээгээд залуучууд нь мэдлэг чадвар, боловсрлоор ялгаран тухайн хотоо цаашлаад улсаа дэлхий дахинд сурталчилж эхэлж байна. Улаанбаатар хотыг ер нь олон улсад сурталчлан таниулах, тэгээ олон улс Улаанбаатар хотын магадгүй яг өнөө цагийн нөхцөл байдалтай танилцах тэр боломж нь ер нь яг юу байд юм бэ? За манай Улаанбаатар хотод бол ялангуяа түүхийн улбаа хөгжлийн одоо бас гол одоо явж ирсэн ноён дорн бол энэ нүүдэлчдийн соёл иргэншил Улаанбаатар хотын одоо нүүх-түүхтэй холбоотой түүхийн товчхон бол бас их голлно. Ер нь хотын одоо хөгжлийг бол өндөргөгийн зан азрын мэлминэсний одоо бэс хоош одоо 1630 санаас хойш хотыг одоо бас урт хугацааны түүхээр одоо бас бодож үзэж явж ирдэг. Гадны улсууд бол мэдээж түүх талаас нүүдэлчдийн соёл иргэншил талаас нэгдүгээр таар. Хоёрдугаар Улаанбаатар хотыг бол бас хотчих үйл явц сүүлийн 60-аад оны дунд үеэс эхлээд бол яг одоо хүртэл нэг 60 гаруй жилийн хугацаанд бол хотчих үйл явцыг хамгийн эрчимтэй явагдсан ийм залуу хот гэж одоо бас үзэж хардаг. За бидний бас нэг урдаа барих нэг гол зүйл бол ер нь манай нийт Монгол улсын хүн ам бол залуучууд голлсон ийм одоо дунд насныхан залуучууд голлсон хүн ам залуу хот. Юутай бүтцтэй. Тэгэхээр манай хот бол ер нь залуу хот юм байна. Манай хот бол ер нь залуучууд дийлэнх нь одоо болсон ийм одоо хот юм байна гэдгийг бол гадныхан бол бүгд энийг бол бас хүлээн зөвшөөрч ойлгодог. Ялангуяа Монгол улс бол ер нь залуу дунд насныхан бол голчлон одоо бас амьдрал ахуйгаа зохицуулж гол одоо хөдөлгөх хүч нь бол энэ залуучууд юм байна гэдэг. Тэгэхээр одоо хотын даргын хувьд ер нь манай хотын нийт одоо эдийн засгийн эргэлт хүн амын гол ажиллах хүчний гол суурь бол залуучуудын нуруунд дээр яваа гэж би одоо боддог. Гадныхны ирж байгаа харж байгаа хандлага бол бас энийг их төлхөө бас бодож ярьж үзэх гэж бас ирдэг байх гэж боддог. Мэдээж энэ түүхийн дурсгалт газрууд, за хотын үйл явц, нийгмийн эдийн засаг, Төв Азийн одоо чэйжинд оршиж байгаа их Монгол улсын эзэнт гүрний гол одоо суурь болсон улс шүү дээ. Энэ талаасаа бид нар түүхэн талаасаа бол товчхон бол тийм байгаа. За мэдээж орчин үеийн хэлбэрт бол ер нь манай улс бол залуучуудын тийм хот юм аа гэдгийг бол бас дэлхийд бид нар бол бүрэн хэлэх одоо ёстой гэж боддог. Хотын даргын хувьд. Тэгэхээр залуус руу чиглэсэн одоо төрийн бодлого, залуучуудад тэмцсэн хотын бодлого, залуу гэр бүлээ тэмцсэн бас энэ төр засаг хотын бодлогууд бол одоо нэг байр суурин дээр одоо цаашдаа явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгвэл дэлхийд даяараа техник технологийн хөгжил эрчээ авч байгаа энэ нийгэмд залуусын сонирхол, тэдний хөгжлийн зорилго, цахим орчин технологиод суурилсан мэдлэгийг чухалчилж эхэлсэн. Дэлхийд даяараа үүнийг хүлээн зөвшөөрч тэдний мэдлэг, чадвар, туршлага дээр суурилсан оюуны спортын шин төрлүүд ч шил шилээ даган нэмэгдсээр байна. Үүний нэг илэрэл бол дэлхийд дахинд хүч төрөн гарч ирж буй e-спортын төрөл. 2017 оны дунд үеэс манай улсын залуучууд e-спортын төрлөөр бэлтгэгдэж 2019 оноос манай улс энэ төрөлд дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн юм. Хамгийн сүүлд гэхэд PUBG Mobile-ийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Монголын Zeus баг
3 дугаар байр эзэлж дэлхийн чансаанд 4-т ирэмлэгдэж эхэлсэн юм. Ер нь бол ингээл 14-5 оноос хойш e-спорт л Монголд өөр тоглоомын төрөлд бол мэдээж хөгжсөн байсан. Гэхдээ нийгэм нь бол айгүй баг хүлээж авдаг. Яг тодорхой цөөхөн л хүмүүс мэддэг байсан баг гэж боддог ш. Тэр мөч бол одоо тэгэл дэлхийд 3-т гэж юм бас нэлийн том зүйл ч та анхны Монголд бол тэгээ тэрнээс хойш e-спортыг хүмүүс харьцангуй их ойлгосон. Тэр нь тэр мөч бол хамгийн сайхан мөч л байсан гэх юм уу. Манай яг Zeus спорт бол яг жил 3 сар болж байна. Энэ баг бүрдээд Ингээл жил ирэх тусам хүлээж авч байгаа ойлгож байгаа хүмүүс нь бол нэмэгдэж ирээд одоо л харьцангуй сайн ойлголттой байдаг гэж бодож байгаа. E-спортын мэргэжлийн тамирчин болсноор бүх юм нь бол цагийн хуваарийн дагуу. Цагийн хуваарийн дагуу болохоо нөгөө өглөө дасгал хийн гэж ярьсан. Тэр бол эрүүл мэндэд аж тустай. Тэгээ өглөөр тусан нөгөө хүний одоо агаа бодлон зэгцэрдэг цагийн хуваарьтай цагийн хуваарийнхаа дагуу бэлтгэлээ энэ унтах цагтаа унтна, босох цагтаа босно. Тэгээд өдрийн 1-2 цаг амралтын цаг гэж байгаа. Энэ ч бас айгүй потенциал их хэрэгтэй шаарддаг тоглоом. Тэгэхээр тэр тал дээрээс илүү гүйлгэх бай. хүмүүс ч юм бол тэгээл хэтэрхий бас олон цагаар тоглоод үр дүнгүй шүү дээ. Шин толгой тархин өвдөнө гээд. Яг тоглох цагтаа хийгээд, хувийн бэлтгэл хийх цагтаа хийгээд, амралтаа амарснаар тэгээд хүний толгойн сэргийг орой эрт унтна. Тэг өглөөр тусгаар тэгээл юм үр дүнтэй чинь. Тэгэл дэлхийн аварт орж исэн л ер нь хамгийн том ш. Угсаа дэлхийн аварга нь хамгийн том тэнцэр нь болохоор. Мөн хамгийн сүүлийн жишээ гэхэд 12 дугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан оюуны спортын төрлөөр манай улсын сурагчид дэлхийн хотуудын олон улсын 6 дугаар олимпиадад 3 дугаар байр эзэлсэн амжилттайгаар Улаанбаатар хотоо олон улсад сурталчилж чадлаа. Дэлхийн хотуудын олимпиадад 33 хотын 260 гаруй сурагчид өрсөлдсөн бөгөөд манай хотын 8 оролцогч ийхүү багийн амжилтаараа 3 дугаар байрт шалгарсан амжилт гаргасан юм. Дэлхийн хотуудын олимпиадад болохоор нэг хотоос ингээд 4 хичээлээр хичээл төсвөрөөс 2-2 хүүхэд шалгараад тэгээд 8-ла 1 баг болж байгаад оролцдог байгаа. Тэгээд дэлхийн хотуудын олимпиадын мэдээлэл зүйн төрлөөр оролцсон. Тэгээд төрөл медаль авсан байна. Ингээд зөвхөн хотуудыг ингээд онцолж оролцсон ингээд нэг улсаас олон хотыг оролцуулах боломж олгосон гэж би бол бодож байна л та. Одоо жишээ нь Москвоос ихэд нэлээд олон хот оролцсон. Тэгэхээр ингээд оролцсон сайн хүмүүсийн тоо улам их байсан гэж ойлгож байна. Тэгэхээр улам тийм өрсөлдөөнтэй болсон. Оролцоод өөрийнхөө төвшин мэдээд тэгээд бусад улсуудын сурагчтай хэр ойролцоо төвшөнтэй эсвэл бүр хитрхи хол байгаа мó гэдгийг ойлгоод тэгээд тэрнээс одоо жишээлбэл уран зориг аваад илүү сайн бэлтгэх хичээх юм уу? Бас Монгол хүүхдүүдийн оюуханы чадамж бол нэлээд өндрүүд байдаг. Ерөнхийдөө бас аль болох сайн орохыг хичээсэн. Яагаад гэвэл би өөрөө хотыгоо төлөөлж орж исэн болохоор. Тэгээд Манай Монголын Улаанбаатарын шигшээ хүүхдүүд нь өндөр байрууд ороод тэгээд маш сайн амжилт гаргаад тэгээд Улаанбаатар ер нь өндөр байранд орсон. Улаанбаатар хотод төлөөлөөд дэлхийн хотуудын олимпиадаас 3 дугаар байр эзэлсэндээ манай багт баяртай байна. Гол зорилго нь бол хотоо төлөөлөөд амжилттай оролцох байсан. Угаасаа ойлгомжтой бусад олимпиадаас хамаагүй нэр хүндтэй. Тэгээд шансаатай олимпиад байсан. Хотынхон одоо шинжлэх ухаанаар одоо ямар хөө төвшөнд байгааг ер нь хотуудтай чагсаад тэгээд мэдэх одоо гол зорилго нь багтаа. Ингээд бүл бүтэн хотыг төлөөлж оролцсон учраас сайн оролцвол мэдээж манай хотын нэр ингээд дэлхийд ингээд өндрөөр үнэлэгдэнэ. Тэгээд тийм учраас яг хотынхоо нэрийг бол гаргая гэдэг зорилготой оролцсон. 30 гаруй хот оролцсон дэлхийн хотуудын олимпиадад ингээд Улаанбаатар хотоо төлөөлөөд ийм амжилттай оролцсондоо айгүй баяртай байгаа. Олон улсын хот хоорондын олимпиад ингэж оролцсон ингээд үнэхээр бахархалтай зүйл. Тэнд маш олон мэдээлэл зүйд хүүхдүүд байгаа. Гэтэ тэрний дундаас ингээд би сонгож оролцсондоо маш таалагдж баяртай байна. Оросын холбооны улсын одоо Москва хотоос зохион байгуулж байгаа дэлхийн одоо
том хотуудын олимпиад бол орчлон олон улсын сургууль дээр нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За энэ жилийн үед бол 6 дугаар олимпиадын амжилттай. За математик, физик, хим, мэдээлэл зүйн чиглэлээр амжилттай явж өндөрлөлөө. За ингээд энэхүү олимпиадад бол яг төрөл бүрт нь 2 сурагч оролцдог. За ингээд орчлон сургууль, за 1-р сургууль, санд сургууль, сэлб сургуулийн одоо төлөөллөөс бүрдсэн одоо 8 хүүхэд амжилттай оролцоод за багийн дүнгээрээ бол 3 дугаар байранд орсон ийм амжилттай байна. Гэх мэтчлэн залуу үе орчин үеийн хөгжилтэй хүл нийлүүлэн оюун санаа, ур чадвар, технологийн мэдлэгээрээ дэлхийн залуучуудтай зэрэгцэн урагшилж байна. Тэгвэл тэдгээр залуучуудыг хот хэрхэн дэмжиж ямар бодлого баримтаж байгааг хотын даргаас тодрууллаа. Та хэллээ те ер нь бол Улаанбаатар хот за нэг 30-34 хүртэлх залуучууд одоо бараг 50 шахам хувь нь болж байгаа юм. Залуу иргэдтэй хот юм бас нэг тийм томоохон төлөө. За эдгээр залуучууд маань бас ч гэсэн арай нэг тийм доод үеийнхэн ч гэдэг юм уу те нэг өсвөр насны залуучууд за тэгээд одоо 18, 19, 20-тай залуучууд маань олон улс гэдэг энэ ойлголтыг бас магадгүй те олон улсын төвшөнд эдгээр залуучуудын оюун санаа те одоо сэтгэмж те оюун бодол ингээд зэрэгцэж ирж шүү гэдгийг ингээд томоохон илэрлүүд бол гарсаар байна шүү дээ те оюун ухааны спортын төрлүүдэд ч тэр спортын төрлүүдэд ч тэр амжилт гаргаад ирлээ. За тэнгууд бид нар боломж байгаа маа гэдэг зүйлийг хараад шүү дээ. Манай залуучууд үнэхээр мундаг байна. Манай залуучууд хийж чадах юм байна гэдэг нэг тийм одоо тэр мэдээллийг аваад хүмүүст бол тийм бодол төрж байгаа. За энэ дээр юу дутагддаг гэхлээр нөө төр засгийн дэмжлэг бодлого гэдэг. Бодиттой дэмжлэг. Тийм. Тэрэн дээр одоо жишээ нь яг хотын дарга, хотынхоо иргэндийг гаргаж байгаа эдгээр алхмууд дээр юу ямар дэмжлэг хамгийн бодиттой дэмжлэг байх гэж бодож байна. Та юу бас яг юу төлөвлөж байгаа вэ? За нийт Улаанбаатар хотод бас ялангуяа түрүүн би хэлсэн ер нь залуу гэрүүлээ дэмжих, залуучуудаа дэмжих гэдэг. Ер нь үеийн засгийн газрын одоо мөрийн хөтөлбөрч гэсэн залуучуудын бодлогыг талаараа авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд төрийн бодлого болоо явдаг. Тэгээ энийг яг бодиттой дэмжлэг болгох дээр одоо бид нар шийдвэрээ бол одоо гаргах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр одоо энэ хотчих үйл явц. За амьдралын чанар сайжирж байна, эдэж хэрэгжилж байгаа зүйлүүд мөн дээрэс нь одоо хөдөлмөрийн талбар дээр одоо бүтээн байгуулалтын ажлууд талын ингээд бас англиад үзэхлээр бол мэдээж одоо оюуны талын одоо хөрөнгө оруулалт дээр за боловсрол, дээд боловсрол эзэмших энэ одоо тал дээр өөрчлөлтөд явагдах. Дэлхийн хүндрэлтний хөгжлийн хандлага бол энэ цахим буюу одоо энэ мэдээлэл технологийн тал руугаа нөгөө талдаа болохоор сэтгэлгээний хурд оюуны одоо нөгөө чадал багтаамж залуучууд өсвөр үеийн хүүхд залуучууд үнэхээр бас хурдтай явж штэ хөгжил рүү. Тэр энэ талаас нь бодсон ч гэсэн бид бол цаашдаа залуучуудаа одоо дэмжих төрөнд ялангуяа нийслэлийн залуучуудын хөгжлийн төвийг нь бол яралтай одоо нэг бодитоор одоо бид нар бий болгож өгсөн байна. Мэдээж хөрөнгө санхүүгийн хувьд эдийн засгийн одоо бололцооны хувьд бол бас тийм дүүрэн бол хэмжээнд бол бид нар бол одоо хүрээг байгаа шүү дээ. Ер нь цаашдаа одоо эдийн засгийн бодлогыг хотын хэмжээнд өөрөө бие даасан эдийн засаг болоод энэ шинэ эрх зүйн зохицуулалтаа уялдаад ингээд ирвэл бид нар цаашдаа энэ гэрүүл залуучуудыг дэмжих төлөвшөл хүмүүжлийн талаас нь соён гэгэрүүлэх талаас нь боловсрол эрүүл мэндийн талаас нь ажлын байртай болох талаас нь бол одоо тийм түлхүү бөгөөд эрчимтэй бодлогыг хот дээр үл хийнэ л гэж ингэж одоо төлөвлөж бодож байгаа. Засаг даргын 2020-оос 24 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт бол энэ залуучуудыг дэмжих хэд хэдэн одоо бодиттой зүйл заалтууд бол орсон байгаа. За ер нь орчин цагт ингээд бодоход Улаанбаатар хотод бол энэ нийслэлийн залуучуудын хөгжлийн төвгээд энэ бодлогыг бол мэдээж одоо технологийн салбарт за IT мэдээлэл технологийн салбарт бол стартап компаниудыг дэмжих чиглэлээр бид нар тэргүүлэх хөгжлийг тэргүүлэх чиглэл рүү урдуур нь дэвтэлсэн байдлаар одоо бас ороход төрийн бодлого дэмжлэг тэр дундаа хотын энэ удирдлага хотын одоо бодлогын дэмжлэг бол маш чухал байна. Өнөөгийн залуусын төр засгийн зүгээс хүсдэг зүйл бол тэдний өсөж дэвжих хөгжөхөд зориулсан техникийн шийдэл бүхий чөлөөт цаг өнгөрүүлэх орчин. Хотын зүгээс ч эрх чиглэлүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын тэргуунд залуусын хөгжлийг дэмжсэн, орчин нөхцөлийг бүрдүүлсэн инновац технологийн төвүүдийг илүүтэйгээр бий болгож ажиллах зорилтыг тавиад байгаа юм. Цаашлаад ирэх 2023 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийг Улаанбаатар хот ч авчиж чадлаа.
соёл урлаг, спорт гэдэг яг иймэрхүү салбар өөрөө ер нь олон улсад магадгүй тухайн улс орны сурталчлаа хамгийн том гүшүүрэг нь болж өгдөг юм болов уу гэж одоо хардаг байхгүй. Тэнгүүт одоо бас яг эн чинь нөгөө нэг оюуны гэдэг тэгээд цахим гэдэг нэг ийм бүр ийм томоохон хэсэг бүрэлдэхүүнтэй болоод ирчлээ. Энэ дээр бас манай залуучууд маань амжилт гаргаад байна гэдэг магадгүй нэг талаараа бас Монгол улсын эвдэртэн Улаанбаатар хотыг олон улсад бас нэг сурталчлаад байгаа нэг хэлбэр юм болов уу? Тийм. Яагаад гэвэл манай хот чинь залуучуудын хот байхгүй. Хятадууд хятадын талаас бол яагаад танаа улс нь e-спортыг Зүүн Азийн наадмын тоглолтод одоо бас оруулахар санд өгж байгаа юм бэ гэж тэг гайхсан байдалтай бас тодруулсан. Манай улс бол залуучуудын. Манай Улаанбаатар хот бол залуучуудын одоо төв болсон юм хот юм аа. Тийм учраас нэг urban city гэдгээрээ бид нар цаашдаа энэ залуучдын хөгжлөө дэмжих, тэдэндээ үе таал амжилтын үе таалгын зөв одоо тийм спорт талаас нь, өрсөлдөөний талаас нь, оюун ухааны нөгөө өшөө хөгжүүлэлтэн дээр нь анхаарах тал дээр нь бид нар бол илүү бодиттой одоо дэмжлэг үзүүлж анхаарч байна гэдэг энэ тайлбарыг хэлэхэд бол маш их тийм сайхнаар хүлээж авч илээ. Бас хятадын залуучууд ч гэсэн энэ e-спорт бол их амжилттай бас их өндөр хэмжээнд зохион байгуулалтанд орж бас уралдаан хэмжээнд орд юм байлаа шүү дээ. Тэгэхээр би бол манай залуучууд бол энэ улсынхаа нэр хүндийг e-спортын одоо төрөлд бол ус онцгойлон өндөр амжилтуудаа гаргана гэдэг ийм итгэл үнэмшилтэй байгаа. Яагаад гэвэл нөгөө залуучууд 50% нь хүн амынхан 50% нийслэл амьдарч байгаа хүн амынхан 50% бол залуучууд байгаа учраас энэ залуучуудын нөгөө нэг тийм насны тэр бүтцийн хувьд бол сэтгэлгээний нэг хурд гэж байна шүү дээ. Одоо нэг хуруу болон бусад сэтгэлгээний хурд чинь тодорхой насн дээр их хөвчлэн байна. Ялангуяа 16-аас одоо нэг 25 насны хооронд нэг 10 жилийн хугацаанд байх шиг байна. Би нэг 16-аас нэг 25 насны хооронд нэг 9 жилийн хугацаанд одоо тэр нөгөө яг тухайн спортод тохирсон тийм сэтгэлгээ болон маневрлах чадвар, багийн зохион байгуулалтанд орох хурууны хурд мөрдөө зөндөө юм байна л да энэ чинь нөгөө. Тэр яг насан дээр нь л яг тааруулж зөв гаргаж өгвөл бас амжилт бол одоо бэлэн байна л гэж харж байгаа. Нөхцөл орчныг бүрдүүлээд өгсөн байхад л ерөнхийдөө амжилт гаргах боломж байгаа. Тэгвэл дээр аль аль талаас санал нэгтгэж байна. Ерөөсөө тэгж харж байгаа. Тэгээд эн чинь бас ингээд нөгөө мэдээллийн технологитой уялдаж явж байгаа. Тэрний хурдцтай уялдаж явж байгаа. Тэгээ энэ хөгжүүлэлтийн тал дээр нь бид нар өшөө илүү бас анхаарах хэрэгтэй. Яг нөгөө бодиттой дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй гэсэн ийм бодлогыг л одоо хотын даргын хувьд зохион байгуулах юуны Зүүн Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд бол одоо бас маш их итгэл үнэмшилтэй байгаа шүү дээ. Иргэнээ дэмжсэн, залуу үеэ урамшуулсан тэр нийгмийг залуу үе маань хүсэж байна. Орчин нөхцөл боломж бололцоогоор дэмжсэн, түүнийгээ ашиглаж авьяас чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуу үе маань буцалж байна. Энэ юуг хэлж байна гэхлээр эх орны маань ирээдүй гэрэл гэгээтэй байгаагийн илрэл юм. Залуу үе маань мундаг байна, тэд чадаж байна. Харин тэднийг дэмжсэн төр засгийн бодлого өгүүлэгдэж байгаа ч энэ ажлыг эхлүүлнэ гэдэг нь хамгийн чухал юм. Илүү гэрэлтэй, илүү гэгээтэй ирээдүйг бид дэмжих ёстой. Боломж нөхцөл бололцоогоор хангагдж байж ирээдүйн маань итгэл төгс урагшлана.